Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст. Үзэг сонсогчтанд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Монголын хэвлэлийн өрөөлөнгөөс эрхлэн гаргадаг пресс подкаст ээлж дугаараа танд хүргэж байна. Өнөөдрийн дугаарт Монголын сэтгүүлчийн нэгдсэн хэвлэлийн тэргүүн асан, Монголын соёлын гавь зэтгэлтэн сэтгүүлч Галарид Тошин Омерт өргөцсөн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Ярилцсан танд маш их баярлалаа. Сайхан хаварч байна уу та? Сайхан хаварч байна. Сайхан. Бид энэ оноос эхлээд мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан гэсэн үрээгараа байгууллагын үрээгараа яг пресс подкаст гэж яг хэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн онцгой мөрийг гიშгсэн мөртөө хийсэн ажилтай мэргэжлийн сэтгүүлчтэйгээ урьж оролцуулж цувралаар ярилцж байгаа юм. Тэгээ тантай ингээд сэтгүүл зүйн өнцгөөс ярилцах агуулга өрөөнд өнөөдрийн өдрийг сонгоод хүрэлцэн ирж байна. Юуны өмнөөс урилга хүлээж авч ярилцах болсонд төлөө их баярлалаа. Тэгээд зөвхөн салбарынхандаа гэхээс гадна олон нийтэд мэргэжлийн сэтгүүл гэж шинэ хэлэх юм. Мэргэжлийн сэтгүүл зүй гэж юу хэлэх юм? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн яаж төрдөг гэдэг энэ гурван агуулга өрөөнд хамтдаа ярилцах юм. Тэгэхээр хамгийн ихэнд та энэ сэтгүүл зүйтэй зузаан холбосон гарааны эхлэл зэгээс яриагаа эхлэе. Сэтгүүл зүйг сонирхоо болсон эхлэл шалтгаан юу бол юунаас эхлэв? Би чирнэ бүр дунд сургуулийн хүүхэд байхдаа л тэр нутгийн санааг мэдээвчдэг. Тэр үеэс энэ хөдөлмөртэй холбогдсон шүү дээ. Тэгээд тэр үеэс сонирхол төрөөд сэтгүүлч мэргэжлэр сурсан. Одоо тэгээд мөн мэргэжлэр үндсэндээ олон жил ажилласан да. Тийм зүгээр юу гэдгийг бидний үе болоо өөрөлдөө яасан байг тэр үед чинь зөвлөлтийн маягийн сэтгүүл зүй байлаа. За энэ чөлөө төвдийн тухай ойлголт байсангүй. Гэхдээ тэнд бас тийм агууштай бид нар одоо өнгөрсөн боловсон үеих гэж орхиж боломгүй бас сайн чанарууд бол олон байсан. Ялангуяа одоо сэтгүүлч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тэр асуудал дээр бол их сонголт хатуутай байдаг байсан. Намайг жишээ нь 10 жилийн хүүхэд байхад л пианорын сонныхон, алтан үз сонныхон Монголын яриатай бол олон газрынхан чинь ингээд өөр багаас нь судлаад тэгээд яхад одоо нөгөө хоны шагналт төр мэдээч янз бүрийн юм авдаг байсан л да. Өдөө орон нутгаас хүчтэй хүүхэд байсан. Тэгээд тэр явцдаа ингээд судлаад жишээ нь 1984 онд Монгол улс их сургууль сэтгүүлч анги эсэлт байхгүй жил байсан. Тэр жил бүр сэтгүүлчтэй холбоо бол өөрөө хүн явуулж газар дээр нь судлуулад тэгээд одоо зөвлөлтөд сэтгүүлч мэргэжлэр сурахаар явуулж байсан чинь. Би бол тэгээд байхгүй юм чинь тэр жил хэрвээ миний сонголт гэх юм бол тэгээд олдсон нэг хоёрын аяг бол Монголд нэг гэж гэдэг юм өөр нэг анги аваад тэгээд явуулсан байх. Тэгээд бас өнгөчнө тэгээд одоо сонгож ирээдүйтэй хүн гэдгээ судалдаг байсан байна. Өнөөдөр бол манайд бол энэ мэдээч бодлого алдагдсан. Энэ бодлого алдагдсад нь ерөөсөө сэтгүүл зүй гэдэг энэ салбарыг төрөөс яд юм гэх юм. Тэр юунд нь оролцохгүй вэ? Тийм ээ. Хувийн хвчтийнхэн юугаар дамжиж болох вэ гэдэг ч юм уу. Энэ бодлого ерөөсөө байхгүй болчиход байгаа юм л да. Та нар санаж байгаа бол сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч байх үедээ би нэг юу яах ёстой юм бэ? Энэ хуульчтай адилхан бас нэг тийм нэгдсэн нэг байгууллагатай, толгой байгууллагатай байгаад тэр нь бол одоо сэтгүүлчдийн мэргэжлийн одоо бэлтгэх асуудал ерөөсөө бүх асуудлыг одоо ингэж зохицоор нь бодлогоор зангидаад явдаг баймаар юм байна гэхээр одоо тухайд бүгдээрээ бас сошиалоор эсэргүүцэл одоо энэ галарид одоо бүх юм хамж авах гэдэг байна гэж байх юм болж ирсэн шүү дээ. Хуулийн хүртэл буцааж ясан дэр хуулийн үзүүлсэн нь бол тиймэрхүү хууль байсан юм юм. Тэгээ одоо эргээд харахад яалтгүй тэр үед бид нар хэрвээ ийм нэгдсэн толгой байгуулахтай нэг хуультай тэгээ тэр хуулийнхаа дагуу одоо зөвхөн сэтгүүлч шүү дээ. Одоо бол өнөөдөр нэг хэвлэлийн эрх чөлөө юу гэдгийг сэтгүүлч эрхийг хамгаална гэж яриад байгаа болохоос тэр чинь энэс маш олон эрх ашиг байдаг. Тэрийг сургаж байгаа байгууллага байна тийм ээ. Тогтолцоо байна. За энэ хүмүүсийг ажилуулж байгаа хувийн болоод өөр хөвчтийн одоо хөлбөмбөгийн байгууллагууд байна. Хөв сэтгүүлчдийн асуудал байна. Тэгээ эзэн бас сэтгүүлчдийн хоорондын асуудал ч гэдэг маш олон асуудыг бид нар бол чинь
их том салбар яг одоо нэг 5-6 мянган хүн ажилладаг ийм салбар шүү дээ. Тэгэхээр энэ том салбарыг тэр тусмаа одоо нийгмийн онцгой хариуцлагатай ач холбогдолтой үүрэгтэй ийм салбарыг бол ерөөсөө том бодлогоор нэгдсэн бодоор тодорхойлох болохгүй. А манайд болохоор ингээд бүх юм эрхчүүдэд байх хэрэгтэй гэдэг утгаар нь задгаа хийчихснийхаа гайг бол өнөөдөр амсаж байна. А тэгээд нөгөө нэг юм бол мэрэгжлийн сэтгүүл зүй гэж юу юм? Иргэний сэтгүүл зүй гэж юу юм? Сошиал медиа гэж одоо юу юм бэ гэдгийг ялгаж салах ажил. Харин тэглээ. Эннээс болоод яадаг хөөхтэй зэрэг ерөөсөө энэ сошиал байгаа гарч байгаа мэдээллийг сэтгүүл зүй гэж хараад байна шүү дээ. Тэгээд муу нэрийн сэтгүүлчд дуулаад байдаг. Яг үнэндээ бол тэр юу нь бол сэтгүүлчд чинь одоо өнөөдөр бодлоо манай салбар өөрөө ингээд 5-6 мянган хүн ажилладаг салбар байгаад байдаг. Асуудалтай сэтгүүлч бол цөөхөн шүү дээ. За миний үед бол ялгаа байхгүй байсан байхдаа тэр сэтгүүлчд бол бас нэг ямар ч байсан л нэг 100-аас илүү гарахгүй тийм хүмүүс ер нь ёс зүйд бол асуудалтай байдаг байсан тийм ээ. А тэгтэл өнөөдөр сошиал тогтлогдоод мэрэгжлийн сэтгүүл зүй бүдгэрээд мэрэгжлийн сэтгүүл зүй нэр хүнд бол унаад байна л гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар хаана анхаарах хэрэгтэй. Яг гэвэл энэ бол зөвхөн манай салбарын гэдэг юм юу гэдэг ихтэй сургууль төгсөөл одоо сэтгүүлч мэрэгжил эзэмшээд орж ирж байгаа хүний асуудал биш. Энэ маань өөрөө суур нь юу вэ гэхээр сургууль цэцэрлэг яашлаас гэдэг хүүхдүүдийг аль ямар мэдээ хэрэгтэй юм бэ? Ямар мэдээ хэрэггүй юм бэ гэдгийг ялгаж салгадаг тэр чадварыг суулгадаг. Нөгөө суур боловсрол мэдээллийн боловсрол гэдэг юм байх хэрэгтэй. Тэр нөгөө мэдээллийн цагаан толгой гэж байгаа гэдэг бүрэтэн бол бас тухайн үед нэлээд ярьж байсан да. Тийм ээ. Тэгэхээр энэ бол иргэн болгон мэдээлэлтэй харьцдаг учраас иргэн болгонд мэдээлэл маш чухал үүрэгтэй байдаг учраас яалтгүй оюуны энэ талхыг бол зөв хооллолт гэж яриад байна шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар бол мэдээлэл авах зөв хооллолт байх хэрэгтэй. Хэрэггүй юмнууд ингээд толгойдоо чихээд байх юм бол энэ чинь өөрөө эргээд хэрэггүй юмар оюун санаагаад өргөжж шүү дээ. Яг хэрэгтэй мэдээлэл, яг чухал мэдээлэл ангиж ялгаж салгадаг чадварыг хүүхдэд багаас нь сургадаг. Тэгэхээр энэ бол сэтгүүл зүйн асуудал биш. Энэ бол боловсролын асуудал байхгүй. Хэдэн наснаас эхлээд ямар төвшөнд яаж сурах юм? Яагаад энэ улс орнууд өнөөдөр мэдээллийн боловсрол гэдэг хичээл дунд сургуулийн хөтөлбөрт оруулж чаддаг юм? Яагаад өнөөдөр ихтэй сургуулийн хөтөлбөрт энэ предмет яваад байгаа юм бэ гэдэг энэ асуудыг манайх өнөөдөр хөндөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яаж мэрэгжлийн сэтгүүл зүй маань урагшлах уу? Тэгээд нөгөө талдаа энэ чинь яг хөөхөр техник технологийн боломж гэдэг юм бол үнэхээр бүх хүнийг тодорхой хэмжээнд мэдээлэл хүлээж авах түгэх одоо тийм дүүрэн боломжтой болгоцсон. Манай Монголын иргэд бол тэр тусмаар онцгой боломжтой хүмүүс. Ягаад гэвэл бусад улс оронд бол зохицуултууд байдаг. Ёс зүйгээр нь зохицуулж яадаг, хууль эрхээр нь зүйгээр нь зохицуулж яадаг. Ингээд их олон тийм давхар зохицуулт шүүлтүүрээ яваад байдаг. Манайд бол тэрээс бүх юм ил. Тэгэд сошиал медиаг өнөөдөр сэтгүүл зүй гэж үзээд сошиал медиагаар одоо юу гэдгийг нийгмийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлоод ингээд яваад байна шүү дээ. Тэгэхдээ Facebook гэдэг чинь өнөөдөр зарим улс оронд бол энэ чинь хогийн сав гэж шүү дээ. Зүгээр л одоо хогийн сав. Өөрөөр хэлэх юм бол хэрэгтэй хэрэггүй бүх мэдээлэл чигчсэн байдаг ийм хогийн сав учраас энийг бол одоо иргэн бол үнэхээр мэдээллийн боловсролтой иргэн болоод энийг ялгаж салгаж одоо харьцах ёстой энэ мэдээлэл гэж. Жинхэнэ мэрэгжлийн сэтгүүлчийн мэрэгжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын өгч байгаа тэр мэдээллийг бол үнэн зөв мэдээлэл гэж авч үзэх ёстой гэсэн нэг тийм. Нөгөө талаас нь бол нөгөө мэрэгжлийн сэтгүүл зүй мэрэгжлийн редакц маань өөрөө тэр шаардлагыг хангасан мэдээллийг түгээдэг. Ийм юм байж их юм бол энэ шалдар бодор одоо юу гэдгийг нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээлэл бол зүгээр л нөгөө шар сонон гэж нэг хэсэг байж байгаа тийм ээ. Цэцэглээд одоо хамгийн л эрэлттэй борлуулалттай байдаг байсан хэвлэл өнөөдөр бараг алга боллоо шүү дээ. Түүнтэй адилхан чинь энэ маань ч гэсэн өөрөө тэгээд зөвхөн нэг тийм одоо юу гэдгийг хов живэн туртаа хэсгийг хэрэгэлдэг юм болж өгрөөд жинхэнэ бодит мэдээллийг бол бид нэр мэрэгжлийн талбарт авах юм боломж бол байх хэрэгтэй. Энийг суурийг бид нар хийж өгөхгүй л гэсэн болохгүй. Тэгтэл бүгдээрээ хошуураад нөгөө мэрэгжлээсээ талхацаад тэр нөгөө
олон нийтийг дагуулах ёстой, манлайлах ёстой, өдөртөн чиглүүлэх ёстой ч гэдэг юм уу. Одоо олон нийтийн нийгмийн ухамсарыг бол төлөвшүүлж байх ёстой. Тэр хэсэг маань харин бүр одоо юу гэдгийг олон лайк шеэр авахын тулд ингээд төвшин доошлоод ингээд маш харамсалтай өсч байгаа шүү дээ. Та бид пресс подкастынхаа ер нь ихний тэргуун дугааруудад хэл мэдээллийн анхдагч мэдээллийн хэрэгсэл болох сонины сэтгүүл зүгээр гараагаа эхэлсэн сэтгүүлчтэй өөрж оролцуулж байгаа. Мэдээж нэг ихээсэл явсан зүйтэй болоо гэдэг. Тэгээ сонины сэтгүүлчид таныг 1985 оны үед анх үнэн сонин дээр хэвлэл мэдээллээр одоо сайн үлсээ ингэж хэлдэг юм уу да тий. Анхны тэр уриалга гаргаж ирсэн гэдэг нийтлээс таярны нийтлээс би олж унсч л байсан юм л да. Одоо яг нийгэм дээр ингээд сошиал медиаар мэргэжлийн редакцуудч тэр хувь сэтгүүлч тэр маш их юм нийгмийн хүмүүнлэгийн сайн үлсээ одоо орон байрг болсон байна, гэрэн шатсан байна ингээд давлгаалаа таньваа өрнүүлээд нь шүү дээ. Энийг нэг талдаа судлаачид сэтгүүл зүй заавал юм хүмүүнлэгийн ажлыг алба бүү гэж байна. За нөгөө талдаа болохоор за энэ зөв юм аа гэж бас харж байна. Таны зүгээс юм бас ямар тайлбар анхны баг хүмүүнлэгийн нөлөөллийн ажил хийжсэнийг таны гэж тодтогч ирсэн би уншиж байсан юм байна. Энд чинь би оюутан байсан, дадлагын оюутан залуучуудын сунд ажиллаж байхад юу яасан юм. Нэг Батманд гэдэг одоо ч манх сэтгүүлчгээ явж байгаа шүү дээ. Батманд гэдэг охин хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ одоо эмчилгээ хэрэгтэй болсон. Үндэсний телевизтэй байгаа. Тий. Тэгээд би оюутан. Тэгээ редакцийн даалгавар одоо Батманд баярландаа гэдэг нэг жижигхэн тийм нийтлэл тухай дээр бичээд тэгээд ийм охин байт юм байна, ийм авьяастай юм байна. Тэгээд энэ хүүхд бол одоо их ирээдүйд их том мөрөөдөлтөө юм байна. Харамсалтай нь одоо энэ хийж ярдгүү хийсч ярдгүү өвчин болоод энэ одоо энэ мөрөөдөлт нь саалууж болчихгүй юм байна. Тийм учраас Монголын оюутан болгоно нэг төгрөг хандивдвал энэ хүүхдийн эмчилгээний зардыг босгочих юм байна гэдэг нэг жижигхэн юу бичсэн. Тэгээд тэр үед бол их тийм нийгэм бол их сорхог хүлээж аваад. Тэгээд Монголын оюутнууд ч хандив суглуулад нэг төгрөг бол боломжтой юу байхгүй юу. Тэгээд тэр эмчилгээний зардыг босгоод Батманд маань ус гадагшаа явж эмчлүүлж тэгжсэн. Тийм тохиолдол бидлээ. Тэр ер нь бол яг тийм нөлөөллийн ажил мөн үү мөн байсан. Хэл мэдээллээр олон нийтэд л хандсан. Маш хүчтэй нөлөөлсөн. За нөгөө талдаа сэтгүүлчдийн бичих ур чадвар сүүлийн жилүүдэд одоо хүмүүс богино юм үзэж чинь, богино видео үзэж чинь, богино юм сонсож чинь, богино юм уншиж чинь гэдэг нэг нийгмийнхаа, уншигчдийнхаа, үзэгчдийнхаа, сонсогчдийнхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлаад маш богино бичдэг болсон байна. Маш богино нийтэлдэг болсон байна. Бидний бичлэг хүртэл маш богино гарч байна. Тэгэхээр ингээд сэтгүүл зүйн өөрөө нийгмийг ингээд дагуулах хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Гэтэл хүмүүс юу сонирхож чинь тэр сонирхлын төрлийн контентийг бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй гэдэг байдлаас хандаад байна шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн гэдэг тодтгол энэ зүгээр хүмүүсийн хүсэх сонирхолтой арилцааны шин чанартай. Магадгүй өнөөдөр ингээл үндэсний телевизийг оршин тогтоостой юм эсвэл март хүмүүсээ татвараа та нар юу хийд юм бэ гэж ингээл ярьж байгаа. Одоо ч яригдчихээн гişин захирал томилогдоод мөнгөний татаасны ард ирдээсээ асууна гэдэг асуултаас нэг нь маш том бүүн болж гарч ирлээ шүү дээ. Тэгээд үндэсний телевиз гэдэг бол үндэсний онцлогийг хадгалсан national identity гэж яриад байгаа. Энэ зүйлийг одоо байх ёстой гэж наран жаргал ихч бол үзэж яриад байгаа шүү дээ. Таны зүгээс энэ дээр бас байр суурь хаалцвал. Энэ бол маш чухал асуулт. Яагаад гэвэл манад өнөөдөр үндсэндээ энэ хөлбөмбөлийн салбар чинь үндсэн телевизээс өөр за Монцсон мач яг тусгай статустай гэж хэлж болох хэрэгтэй юм байна. Өөр одоо тийм олон нийтээр хэрэгжүүлэхээр хөлбөмбөлийн хэрэгсэл үндсэндээ алга байна шүү дээ. Бүгд хувийн. Тэгэхээр хувийн юм гэдэг бол ашигын төлөө явдаг. Ашигын төлөө явна гэдэг чинь бол хэн их сонирхож байна, аль болох олон үзэгч суулж байгаа тийм ээ. Тэр контентыг үйлдвэрлэж тэрийгэ дагуулж реклам олж ашиг хийдэг. Гэтэл цаана нэг том чухал юмнууд мөнгө шаардсан, зардал одоо хүн хүч шаардсан. Тэгтээ одоо бид нар орхиж болшгүй үндэсний одоо тийм үнэт зүйлс бас хаягдаад байдаг юм бид. Зүгээр л нөгөө шоу нэвтрүүлгүүдэд анхаарал хандуулад яг тэр юу гэдгийг тэр хөдөө аймагт байж байгаа нэг малчны амьдрал тэнд одоо устж өгөө болж байгаа нэг өв соёлын өв байдаг ч юм уу. Энийг хэн хийдгүү вэ гэхээр ерөөсөө л олон нийт юм гэсэн.
Нөгөө олон томны дуу хоолой болох үүргэн тэндээ байна. Тэгтээ зэрэг эн чинь зардал шаарддаг, ашиг багтай, тэгсэн мөртлөө ач холбогдол ихтэй. Бүр одоо үндэстэнд хэрэгтэй тийм мэдээллийг бол үндэсний телевиз гаргаж өгч явах хэрэгтэй. Бэлтэж хүргэх хэрэгтэй. Тэрний төлөө бол бас төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Ерөөсөө ийм л тогтолцоо бүх орнд л байдаг. Энэ бол үндэсний телевиз ерөөсөө энэ тогтолцоог бол арилгаж ерөөсөө болохгүй. Манайхан бол бараг л овжилчих ингээд хуугаад авчих гэж оролддог, ярьдаг ийм л байдал харагдаад байгаа. Олон нийтийн гэдэг нэр нь одоо гол нь шүү дээ. Тэр олон нийтийн ирсийн төлөө үйлчлэх хэрэгтэй энэ телевиз байхгүй бол эдний энэ хийгээд байгаа контентууд чинь за яг хуу тодорхой хүмүүс сонирхолгүй байж болно. Тэгэхдээ яг ингээд ирээд харахаар маш үнцэнтэй материалууд байдаг. Түүхэн утгаараач чадгаагүй, танин мэдүүлэх утгаараач гэсэн гэдгаагүй ерөөсөө маш үнцэнтэй контент бэлтгэдэг гэдгийг бол сонирхолгүй гэдэг нэрийн дор бид нэр буруутгах болохгүй. Телевизүүдийн хувьд бол юу гэдгийг тэр татвар гэх юм одоо тийм ээ. Тэрний хувьд бол энэ чинь одоо хуулиндаа угаасаа заачихсан нэг тийм хэмжээ байдгийг. Тэгээ тэр бол бүр анхал одоо нөгөө манай үндэсний олон нийтийн телевизийн тухай хууль гарч яхад л $1 гэж тогтоочихсон билүү дээ. Тийм тэгээд тэрэн дэж хүрдэг нэг тийм л хураамж яваад байдаг байхгүй юу. Яг үндэ бол бас нөгөө юу гэлээ нөгөө өргөн нэвтрүүлгийн 10 сувг гэдэг хоёрхан ч гэсэн өнөөдөр бас л юу яаж байгаа шүү дээ. Уудаар мөнгө авч байгаа шүү дээ. Тэгэхээр үндэсний гэсэн тодтолтой ганц телевизээр хордуулдаггүй бол хэрвээ энэ дээр нь одоо ард иргэж гисэн бас өөрсдөө санаачлаг гаргаж дэмжихгүй бол энэ бас хэцүү. Тийм учраас би бол энэ байх ёстой, өгөх ёстой. Үндэсний олон нийтийн телевизийн хуулийг сайжруулж гаргах нөхөөс биш муутгаж өрөөсөө тэрэнд гаргах болохгүй. Мэдээж тэнд бол батлагдаад хэдэн жил уучлаа. Тэрний одоо юу гэдгийг асуудлууд бол бий. Тэрийг улмал сайжруулах нөхөөс тэрийг байхгүй болгож бусдад адилхан болгож ийм байдлаар хийж болохгүй гэж бодож байна. Мэргэжлийн сэтгүүлчийн тухай тодорхойлолтын дээр яг нь манайхан янз янзаар мэргэжлийн сэтгүүлч шинийг хэлэх гэдэг дээр бичих ур чадвар дадсан хамгийн сайн сонсогч зар түмтэйг хамт байдаг ард түмнийхөө дунд нь ордог ард түмнийхээ ахуй амьдралын асуудлыг хамгийн сайн ойлгодог гэж ярьжлаа. Тэр дунд хамгийн чухал нь бичих чадвар юм аа. Өдөрт мөн ажиллаж байсан сэтгүүлч голдуу подкастын зочдоор өргөж ярилцж байгаа болохоор ер нь бичихгүй байгаа юутай холбоотой гэхээр уншихгүй байгаатай холбоотой, уншихгүй гэдэг бол сэтгэхгүй байгаатай холбоотой гэнгээ ярьж. Тэгэхээр сая би нэг англи сэтгүүлч нэг 90 сурвалжлал ном уншиж хахад Randall гэж сэтгүүлч хүмүүс нийтлэгчд чөлөөт бичигчд хөвчлэн сэтгүүлчийн хамгийн чухал мэргэжлийн ур чадвар бол бичих дадлын маа гэж томьёолсон байдаг. Энэ бол яг үнэн эрэхтэй бол тухайн мэргэжлийн ажлынхаа нэвтрүүлгийн агуулгаас хамаарат 10% нь ердөө 10% эсвэл бүр нэг хөрөнгөж байх магадлал сэтгүүлч хамгийн чухал чадвар бол маш олон тодорхойгүй асуултууд дундаас зөвхөн үннийг олох юм а гэж томьёолсон байдаг юм л л. Яг нь 90 сурвалжлал сэтгүүлзүүд тал руугаа илүү дүйцүүлэхүйс томьёолж болох юм. Таны зүгээс мэргэжлийн сэтгүүлч хүн гэдгийг тодорхойлвол ямар сэтгүүлчийг мэргэжлийн сэтгүүлч гэж та тодорхойлох вэ? Мэргэжлийн сэтгүүлч гэдэг бол нэгдүгээр төө шүү дээ. Үнэхээр яалтгүй тэр хэл бичих найруулах чадвар өндөртэй байх хэрэгтэй. Энэ нэгдүгээр шаардлага. Үүнтэй зэрэгцээд аливаа мэдээллийг задлан шинжлэх, тийм ээ, дүн шинжилгээ хийх, харьцуулах. Тэгээд тэрэн дундаас одоо жинхэнэ одоо үннийг олж олон том дөрвөх. Тэр чадварыг бас орхиж болохгүй. Хичнээн гоё бичээд хоосон худлаа юм байвал хүнд хэрэггүй шүү дээ. Гэтэл хичнээн чухал юмыг муу өччихөд ойлгомжтой өччих юм бол бас хүнд хэрэггүй. Тэгэхээр энэ хоёр чадвар хоёудаа зайлшгүй чухал. Энийг ерөөсөө нэг нь нөгөөгөөс нь ач холбогдлоороо дээлд оргож ангилах боломж байхгүй. Сэтгүүлч бол нэг талдаас сэтгэгч, нөгөө талдаа бичигч. Дээд зэргийн бичгийн чадвартай хүн дээд зэргийн сэтгэж, дүгнэлт хийж, анализ хийж, түүнийгээ бол одоо тэрэн дундаасаа бол одоо бодит мэдээллийг хүргэж чаддаг юм л хүн байх хэрэгтэй. Зохиолч хүн бодохгүй байх нь гэмт хэрэг юм аа гэж үгээдэг шээ сэтгүүлч. Яг нь зохиолч хүн болов зохиодог. Зохиолч хүн байж байгаад энэ дөрөнд суугаад би зохиолчийг бол хэдэн дүр босгоод ингээд хооронд нь үйл явдлыг сүлжээд ингээд зохиолч шүү дээ. Сэтгүүлч хүн зохиолч болдог. Сэтгүүлч хүн бол яг бодтой баримт фактууд тэр тусмаа зарим нь бол огт
олдохгүй мэддэхгүй нуугдмал фактуудыг тэр логик холбоог нь олж хөөж тэгээд яг бодиттой цугийг гаргаж ирээ үнэн мөнийг гаргаж ирээд хүрэх хэрэгтэй юм хүмүүс. Өнөөдөр нийгмийн мэдээлэл хэрэгслэр нийт хүрч байгаа сэтгүүлчдийн ёс зүйгүй байдал за нөгөө талаа нийгмийн зүгээс сэтгүүлчдийг ингээд мэргэжлийн чиг баримжаагаа алдагдсан, худалдагдсан улс төр бизнесийн байгууллага эрх тархтнуудад худалдагдсан гэж харж байгаа нь хаалт ингээр шилээд байгаа. Энэ гаж үзэгдлийн тухайд та ямар тайлбар хэлэх вэ? Танаас нийтлэлийн төв өрөөдөг шүү дээ. Хэвлэл мэдээлэл улс төрөөр ачигдах уу гэдэг. Тий. Тэгээд ер нь энэ бол юу шүү дээ. Одоо манай салбарын их зовлонтой асуудал удлаа. Энээс болоод мэргэжлийн сэтгүүлчид одоо ёс зүй дэвшил сайтай тийм хүмүүс нь зарим нь бол бас энэ салбараас дөрвсөн. Ажиллахыг хүсэхгүй тийм ээ. Өөр салбарт тэргүй чинь бэлтгэгчсэн болгосон хүчин бол хаач чадaltaй болгосон хүчин бол хаач ажил болоод явдаг болохоор нийтлэг ерөнхий нэг тийм дүр төрх маань ингээд ёс зүйн тал руугаа яваад тагтагтай зэрэг чинь дөрвчих шүү дээ. Тийм ээ. Энэ маань өөрөө эргээд цаашаа явахдаа зэрэг бид нар дандаа сэтгүүл зүг буруутгаад сэтгүүлчийг буруутгаад одоо нийгэмчлэгж जैन бид нар өөрсдөө ч гэж яриад байна. Үгүй юм аа. Асуудыг бүр цогцоор нь том зургаар нь харах хэрэгтэй. Ерөөсөө л эн чинь яасан бэ гэхдээ зэрэг тэр бага ингээд дундаа ингээд тийм үү. Тэр 10 жилийн 12 жилийн гэх юм одоо тийм ээ. Энэ сурвал өгч байгаа боловсрол. Дараагаар нь ихтэй сургуульд өгч байгаа боловсрол. Тийм ээ. Энийний хажуугаар зэрэгцүүлээд одоо нөгөө хүмүүжлийн ажлууд. Энэ бүгд чинь байж ич иргэн болов ёс зүйтэй, ёс суртахуун өндөртэй хүн гарна шүү дээ. Тэгэхээр нийтээрээ манайх бол одоо ингээд ёс суртахууны хэмнэлтэнд орчихсон. Ийм байдал дээр дээрэс нь нэмээд яасан бэ гэхээр тухайн үедээ бид нар чинь энэ мэрэгжлийн чиг баримжаа гэдэг амиг хүүхдүүд олох талаар Монгол улс муу ажилтдаг юм байна л да. Тэгвэл зэрэгэл одоо яадаг яг тэр моментод их эрэлттэй байгаа мэрэгчлэр хүүхдүүд элсээд эхэлдэг. Тэгээд хуулж одоо сэтгүүлч дотор зөвхөн телевизэн сэтгүүлч гэж сонирхдаг. Бас сонирхдаг гэдэг нь сонирхгүй. Хуулж орчуулагч гэдэг ингээд нэг баахан мэрэгчлэр нэг хэсэг бэлтгэсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтэд бодоод тэгээд энэ мэрэгжлүүдэр нь ирээдүйд яаж хувирах юм бэ гэдгийг бодоод тэгж бодлого байж аж энийг зохицуулах хэрэгтэй. Бодлого гэдэг бол улс юу гэдэг төрөөс иргэдэд тулгадаг юм биш. Бодлого бол төрөөс иргэдэд ойлгуулад 10 жилийн дараа ингэж 20 жилийн дараа юм болов шүү. Төр бол ийм бодлоготой баримталж байгаа. Та өмнө зохицуулж амьдралаа зохицуул гэдгийг ойлгуулчих юм бол иргэн хүн бол одоо би одоо сэтгүүлчээр сурах гэж байгаа хүүхдийг л ярьж шүү дээ. Бас иргэн шүү дээ. Тийм ээ. Тэр хүн бол өөрөө сонголтоо зөв хийнэ. Тэгэхээр энэ юу алдагдсан учраас ерөөсөө энэ чинь бид нар суурьаар нь ярихгүй бол зөвхөн таслаад яриад байгаа өнөөдөр. Цагдаа нарын ёс зүй, эмч нарын ёс зүй, сэтгүүлчийн ёс зүй ингээд тусдаа юм шиг яриад байгаа байхгүй. Тийм тусдаа юм биш шүү дээ. Нийтээр яг энэ ард түмний чинь одоо юу гэдэг юм өв боломжлол одоо хүний хүн болгодог тэр эртний тэр өвгдөөс өвсөн нэг арга байна. За энэ орчин үед одоо энэ цаг үетэйгээ нийцсэн бусад орны шилдэг туршлага байна. Тэгэд энэ бүгдийн дундаас одоо ингээд өнгөрснөөсөө ч авах байгаасаа өөрийнхөөсөө одоо шилдгийг аваад, өөрийнхөөс шилдгийг аваад тэгээ өөрийн улс орны онцлог тохируулаад, өөрийн салбарын онцлог тохируулаад хэрэгжүүлж чадах юм бол болохгүй асуудал биш л дээ. Би яг таны саяны хэлсэн мэргэжлийн сэтгүүлчнэр ягаад нэг хэл мэдээллийн салбараасаа гараад байгаа вэ гэдэг дээр сайн ойрын хүрээний ч хүмүүс байна. Өөрөө ч бас яг ингээд сэтгүүлчээр ажиллахаас гадна одоо хөрөлөнд багшлаад судлаачаар суралцж байгаа хувьд за яг мэргэжлийнхэн дундаа би ингээд бүтээл нийтлэл гаргаад тэрүүгээр мэргэжлийн сэтгүүлчийн бүтээл юм байдаг шүү. Мэргэжлийн сэтгүүл зүйж юм байдаг шүү гэж харуулахаасаа гадна судлаачийн төвшөнд арай нэг өөр өнцгөөс хараад дотоодох зүйлээ шинж ухааны төвшөнд хараад онлоор гэсэн үнэлттэй гаргаж дүнэлт гаргах нь судлаач нь үйл гаргах нь илүү юм оюунлаг шийдвэр юм болов гэж гаргасан байхгүй. Тэгэхээр миний дараагийн асуух гэдэг зүйл юу гэхээр та Монголын чөлөө төвлөрийн хөгжил төлөвчлөлөөр сэтгүүл зүйн докторийн зэрэг хамгаалсан. Мэдээж тодорхой хэмжээний шинжилгээ ухааны бүтээл гэдэг тухайн асуудлыг сонгож аваад онол арга зүйн үндэслэлд төвшүүлээд тэр асуудлыг тодорхой нэг салбарт ахис төвшил гаргахад чиглэгдсэн байгаа.
Таны судалгааны ажлын бодит дүр дүн өнөөдрийн түвшинд биелэлээ олсон гэж та хүлээн зөвшөөрөх судлаачийн хувьд нөгөө талдаа тогтмол хэвлэлийн сонины өдөр тутмын сонины борлуулалт за хэрэглэгчдийн зүгээс авч байгаа хүлээл сонин уншдаг нэг хэсэг бол уншдаг хүн бол сэтгэдэг хүн юм соёл түүний өглөө сонин уншихаас эхэлдэг гэдэг юм модны нэлээд тренд байлаа шүү дээ хэл мэдээл тэр дундаа нэг чөлөөт хэвлэл бий болоод арчилсан хувьсгал өрнөд шар хөвлүүд мандаж байх бүх төрлийн сонинуудыг хүмүүс цагаалж уншиж сонирхож захиалга ихтэй байсан. За энэ тал дээр та судалгаа хийсэн юм судлаачийн төвшөнд юу гэж харж байна? Гэхдээ яг судалгаа бол шинжлэх ухааны арга зүгээр яг ингэж хийгээд ирэхэд үнэн бодтол гардаг л да. Тухайн моментод. Яг аль үеийг авч үзсэн ямар аспектуудыг хөндөсөн гэдгээсээ тэр судалгааны чанар төвшөө хамаарна шүү дээ. Тэгэхээр миний энэ Монголын чөлөөт төвийн хөгжил төлөвшил гэдэг бол 1980-ад оны сүүлээс одоо 2020 он хүртэх хугацааны тогтмол сонины жишээн дээр авсан судалгаа. Зөвхөн энэ судалгааны одоо төвшүүлсэн гаргасан дүгнэлт төвшүүлсэн санаа антрыг бол амьдралд бол хэрэгжиж гэнэ үгүй л дээ. Их муу байна. Бид нар судлаачтай сонсохгүй л байл л да. Муу байна. Энийг ер нь бол энэ дээр бол би бас нэг тийм миний судалгааны шиндэг юм нь юу байсан бэ гэхээр бид нар бүгдээрээ хэвлийн эрхчлөө үхэл үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө гэдэг нэг эрхчлөө л яриад байдаг тийм үү. Тэгэхээр энэний чинь цаана энэ эрхчлөө чинь өөрөө хариуцлагаар хязгаарлагддаг юм аа гэдэг юмыг бол их бага анзаарчээ гэдгийг бол нэгдүгээр хараад авсан. Хоёрдугаард энэ чөлөөт хэвлэл гэж бидний яриад байгаа чөлөөт хэвлэлийн онлоор гэдэг бүгдээрээ ярьдаг шүү дээ. 30 жил ярьлаа. 30 гаруй жил ярьлаа. Тэгвэл чөлөөт хэвлэлийн онд гэж яг нарийнда байдгүй байхгүй. Тийм байхгүй. Зүгээр олон улсын гэрээ тунхаг ийм байвал гэдэг одоо тэр улс орнуудын төлөөллүүдийн хүсэл эрмэлзэл чинь одоо тэр тунхаг бичгүүл шүү дээ. Эдгээр бол бий. Яг үндэ бол хэвлэл мэдээллийн онол гэж байдаг. Хэвлэл мэдээллийн норматив онол одоо тэр 6 онд гэж байна л. Тэгээд бүгд л хэрэгжил явж байна. Тэгээд эдэн дундаас одоо манай нөхцөлд аль нь тохиромжтой юм бэ гэдэг бол бас санал төвшүүлсэн байна. Бид авах гэхийн ухаанаар хандах хэрэгтэй юм байна. Бид бол тэр тунхагийн чанартай тэр одоо туг болгож намруулдаг асуудлыг яриад тэрийг одоо хэрэгжүүлж байгаа шараагаад байна. Яг хэвлэл мэдээллийн онолоо барья. Тэгэх юм бол наа чинь асар олон асуудал тодорхой болж эхэлнэ. Яг нөгөө мэрэгжлийн боловсролд ямар байх юм, тийм ээ, нөгөө ёс зүйч нь ямар байх юм, хариуцлага нь ямар байх юм, хууль эрх зүйн орчин ямар байх юм гэдэг ингээд хэрэгтэй зэрэг бид нар бол бас яг одоо энэ өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудын тийм ээ уншигч одоо хэрэглэгчээ бол олон 10 жилээр бэлтчихсэн үе уламжлан соёлон суучихсан тэр өндөр хөгжилтэй орнуудын барьж байгаа тэр зарчмаас арай өөр зарчмаар явах хэрэгтэй юм байна. Бид завсрын үедээ тэр тусмаа одоо огтөр үзэл номлолтой байсан одоо пост коммунист орн энэ рүү шилжиж байгаа учраас бид бол энэ дээр өөрийн үндэсний гэсэн онцлогийг тусгаж байж чөлөөт хэвлэлийн орчныг хөгжүүлэх ёстой гэсэн нэг тийм санааг бол гаргаж ирсэн. Одоо энийг судлаачид нь дэмжиж ярьж байгаа юм одоо хинч яахгүй байна. Та мэрэгжлийн байгууллагын тэргуун багтаа, сэтгүүлчдийн эцсийн тэргуун багтаа хэвлэлийн хүрээлэнг бас Монголын хэвлэлийн хүрээлэнгд бол чөлөөт хэвлэлтүнд сэтгүүлчдийн мэрэгжлийн талд нэлээд онцолж хэлсэн байдаг шүү дээ. За нөгөө талд танаас хойш сэтгүүлчдийн эцсийн хэлийг толгойлж байгаа өдөрлүүдээс аваад үзэх юм бол үе үеийн өдөрлүүд одоо ингээд энэ жил жишээ нь сэтгүүлчдийн эцсийн хэлэлж ёс зүйн хэрэгэмлэх жил гээд зарлааж явж байна. Мэдээж мэрэгжлийн байгууллага толгойлжсэн үед өөрийн гэсэн тодорхой бодлого гаргаж ирээд ажил шат мөрөгдлөлтөд хүрсэн санансандаа хүрсэн ажил байна. За арай хүргэж амжаагүй ажил байна. Дараагийн залуу үеийн хөвлөсөн ажлууд байгаа. Та сэтгүүлчдийн эцсийн хэвлэл тэргүүнээр ажиллаж авах хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллаж авах хугацаанд хийжсэн хамгийн шинэлэг одоо үргэлжлэж туучийн болоо явж байгаа ажлуудаас дуртаж ямар ажлыг онцлох вэ? Одоо ямар ажил бас яваагүй вэ? Гэхдээ яваагүй юм гэж ярий та. Яг тэгвэл энэ үйлдвэрчний хэвлэлийн асуудлыг сэтгүүлчний үйлдвэрчний хэвлэлийн асуудлыг энэ салбарын би бол бас нэлээд хөдөлгөх гэж оролцсон юм. Тийм уулзтууд гэжсэн. Тэгээд тэн дээр бол гол нь юу гэвэл үйлдвэрчний хэвлэл өөрөө хүчтэй хуультай өөрийн гэсэн юутай яг
одоо хөдөлмөрийн эрх ашиг нь бол зорчигдох юм бол үйлдвэрчин хүчтэй үйлдвэрчтэй аюултай байх юм бол энэ бол сэтгүүлчид хамгаалж болох юм аа. Тийм учраас үйлдвэрчнийг хөгжүүлье гэсэн. Тэр бол яваагүй. Хөв хүмүүсийн санаачлал гараад явдаг. Тэгэл тэр нь чинь нөгөө хөндлөнгөөс оролцож болдгоо гэдэг шүү дээ. А зүгээр арга зүг нь зааж өгч болдог. Тэгээ бид нар бол санааг нь хэлээд арга зүг нь зааж өгөөд ингэдэг гээд тэр ерөөсөө яваагүй. Тэгээ үйлдвэрчин нэвдлэгүү салбар гэдэг бол өөрөө бас яг ажиллах хэрэгтэй хэрэг шиг бол их тохиолдолтой. А нөгөө нэг юм нь бол мэрэгжлийн одоо толгой байгуулах гэж тухайд томьёолж явсан л доо. Мэргэжлийн толгой байгуулахын хувьд одоо яг энэ ёс зүйн асуудлыг бол одоо өөрийн зохицуултын байгууллага нь аваад явдаг бай. Бусад одоо бүх асуудлыг нь бол ингэж тэргүй одоо энэ салбар өөрөө том салбар тэгсэн мөртлөө арай яамгүй тийм ээ. Тэгэхээр төртөө харьцдаг, олон нийтэд харьцдаг утгаараа бол мэргэжлийн ийм нэг байгууллага байгаад энэ байгууллага нь бодлогоороо одоо салбараа авч явдаг байдаг гэхээр энэ юу вэ? Өнөөдөр 5 хүн нийлээл төрийн босоо голгоолчиход би танаас сэтгүүлчтэй хэлдэг чинь адилхан төрийн босоо голгоч тэгээд. Тэгээ би чамаас илүү хүн таньдаг юм чинь гээл хараач орол нэг улс төрчид нэг асуудал шийдвүүд явах жишээтэй. Ингээд энэ салбарч ерөөсөө болж өгөөгүй байхгүй. Тэгээ эн чинь хамгийн гол нь сэтгүүл зүүн одоо болж өгвөл бас тэр чигээр нь кармандаа хийчих болохгүй бол нэг хэсгийн ч усан кармандаа хийчих сонирхол бол энэ ёс зүг улс төрчид их байдаг. Улс төрийн намууд ч гэсэн тийм сонирхол байдаг. Тэгэхээр тэрэн дунд одоо тэнцвэр барьж явна гэдэг бол чухал байна. Бас дээр нь бас яг одоо юу гэдгийг манайх ч нь бол одоо үндсэндээ тэгэл ясан нам засгалдаг ийм л тогтолцоо учраас яадгийн тэр ялсан намаа дагаж их хөвдөрдөг ийм сонин хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэрэн дунд сэтгүүлчдийн байгууллагын толгой болоод өөрөө яг ингээд зарчим дээр зогсож чадна гэдэг бол бас эр зөрөг шаарддаг гэж л да. Би бол чадчихсан гэж боддог. Би бол хинэн ч бай ямар ч дарга байна. Би бол шүүмжтэй хэлээд та нар ингэж болохгүй. Чин тусдаа одоо юу гэдгийг хэвдийнхэн бол тусдаа хуультай хэдийгээр дөрөвхөн залтаа ч гэсэн наадах ч юм уу том агуулгатай байдаг. Ингээд явдаг байсан л та. Тэгэхээр нөгөө дуугүй намирдгүй учраас бас дургууд гэдэг юмсан. Нуух юм байхгүй. Яалтгүй Монгол улсын эрх ашигын үүднээс одоо энэ салбарыг төлөөдөг суу гэсэн оргсон юм дээр ордог байсан болохоос би ч нэг тийм улс төрчдийн хүсэлтэй зурчин бол байгаагүй шүү. Тэр хэвлэл эрхчлөөний тухай хууль 98 оны Үүлбаатарын хууль гэж яриад байдаг тий. Дөрөвхөн залтад таны сайн хэлсэн. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа салбарт ганц хууль шүү дээ. Яг 2005 онд олон нийтээр ажилласан тухай хууль бий даасан тусдаа хууль байгаа. Тэгэхээр яг ингээд эрхчлөөний тухай хуулиараа улс төрчид эзэн засгийн бүлэглэл хувь хүн өөртөө бол өөрийн гэсэн медиа хэрэгслийг халаасан дэж болохгүй шүү дээ. Гэтэл 92 оны ардчилсан үндсөөл өмч хувьчлал хувийн өмч гэдэг зүйлийг бий болсон. Тэнгүүт нөлөө бүхэн улс төрчидэн дээр өөрсдийн гэсэн медиаг халаасалж эхэлсэн. Одоо ингээл медианы эзэдийг зарлах юм бол бүгднгийн телевизэн нэрлэл эзэмшигчийн нэрлээ явуулдаг болчихлоо шүү дээ. Үгүй юм аа. Яг үүндээ бол өмч хувьчлалаар халаасан юм болох цөөхөн. Энд чинь ерөөсөө 90 оноос эхлээд манайх чинь ингээд эдийн засгийн чөлөөт харилцаа гэдэг эрэхтэй хэвлэл мэдээний салбарыг ямар ч бодлогогүй хийчихсэн байхгүй. Дурын хүн чи одоо жишээлх нь 1990-91 онд бол жилд 1200 сонин шинэ сонин гарч ирдэг шүү дээ. Хэн дуртан сонин гаргаж ирсэн. Ямар ч хяналт байхгүй. Хэн дуртан телевиз арайд байгуулж ирсэн. Тэгээд мэдээж хэн боломжтой, санхүүгийн боломжтой тэр хэсэг нь бол ингээд томроод шинэ медиа байгуулалт явуулсан байхгүй да. Тэгээд энэ маань өөрөө эргээд нөгөө нэгэнтээ бизнесийн салбарын чинь энийг босгож ирсэн юм чинь. Улс төртөг хойлтод ирэнгүүтээ тэр чинь одоо аль нь нөлөөтэй тэрийг ингэчийл гэсэн юм. Халаасалж ирсэн. Тийм л юм явцсан болохоос биш. Анх гарааны юм бол ерөөсөө ямар ч хориггүйгээр ингээд бүгдийг задчихсан. Мэдээж одоо юу гэдгийг ардын эрх засгийн газрын мэдээгээ төрийн мэдээллийн хэрэгслүүдийг бол хөвчлсөн. Тодорхой хугацаанд консервацид хийсэн. Гэхдээ энэ бол энэ олон мянга 100 хэвлэл дотор чинь хэдхэн л байгаа шүү дээ. Чинь юу яах вэ? Хөвчлснараа тэгээд
ямар өөрчлөлт шалтгаан? Яах вэ одоо юуг бол харж байгаа үстэй. Бод төрдөн олон нийтийн төлөөс. Одоо нэг хамгийн зөв үйлдвэрээр нь хийсэн бол олон нийтийн төлөөс л дээ. Радио улсаар хийж байгаад олон нийтийн радио телевизээс. Сонинуудыг бол хөвжсөн. За телевиз хийж нэг хөвчтэй тохиолдол ч байгаагүй юм цөөх юм байсан. Тийм тэгэхээр сонин ч гэсэндээ одоо энэ чинь ард ирэх засгийн газрын мэдээ хэрэг хөвжсөн шүү дээ. Аймагуудын сонинууд бол тэгэл одоо ерөнхийдөө зарим нь бол бас нэг хуулийн цорхоогоор нэг өөрийн хэвлэлийн нэг тийм албатай байгаад байна. Зарим нь бол хових болцсон тавьж. Саяны нэг сэтгүүлч нэгдсэн хөвлийн ерөнхийлөгч байсан гэдэг асуултын хариултан дээр та нэг зөвхөн одоо хэрэгжихгүй байгаа нь 2 кейс ярьлаа шүү дээ. Энэ бол яг магадгүй хариулт нь манай Монголын сэтгүүлчид нэгдэж чадахгүй байна гэдэгтээ дүүсгүй шиш магадгүй. За нөгөө талдаа сэтгүүлч нэгдсэн хөвлийн удирдлагын багт ажиллаж байхдаа та өөрийнхөө удирдлагын багийн зүгээс одоо хүртэл таны санаачилсан ажил явж хүн үе үед ингээл мөнхийн дарга байхгүй шүү дээ тий. Юм гэдэг юм шүү дээ. Тэгээ ингээ харахад санаачилсан зүйл мөн өдөд ингээ явж байгаа даа гэд бахархдаг тийм ажил байвал тэрийг бас хуваалцвал ямар ажил вэ? Байлгүй яхад тэр ч одоо гадаад харилцааны хөвд бол их том алхам хийсэн шүү дээ. Тэр ч одоо солонгосын сэтгүүлчтэй холбоотой анх хэрэг байгууллаа. Хятадын сэтгүүлчтэй, Оросын сэтгүүлчтэй ч гэдэг юм ингээд тэгээд олон улсын сэтгүүлчдийн байгууллагатай ч гэсэн одоо урд нь одоо даш дундуу үеэс наран ярдуугаар дамжаад ингээ явж байсан тэр харилцааг бол маш өндөр түвшинд авч явж байсан. Гадаад харилцааны талдаа бол их сайн байсан. Нөгөө нэг юм нь бол бид нар ямар ч байсан хуулийн төсөлд саналаа бол хүчтэй оруулж чаддаг байсан. Тэр одоо ингээд уламжлаад явж байгаа байх бодвол хамгийн том ажил бол бид нар чинь юу юм штэ. Явж яг сэтгүүлчийн эрх шиг хамгаалах гэдэг дээр бол үнэхээр бидний үед бол манай баг усаа ажиллаж байсан. Чи бодлоо зүгээр редакцийн хүртэл сэтгүүлчид тулгаа ийдсэн. Хөрх юм уу залуу сэтгүүлч ингээд 20 сая төгрөгийн өрөнд орчихсон. Тэгээд хамгийн сүүлд үүд ялрагдлаа. Одоо ерөнхий нэрийн бичгийн дагаа явуулж нөгөө гомдол гаргасан талаас нь уучлалгуулгаад тэр сэтгүүлчийн бол масавтаа бүр одоо биш. Өмнө нь одоо манай сэтгүүлчтэй сууч ингэж буруу мэдээлэл суучид нэр хүнд чинь хөрсөн бол одоо бид нэр өмнөөс нь уучлалгуулж яана гэдэг. Ингэж уучлалгуугаа нэг гэх мэтэр одоо заримд нь өвдөг сүдэж байгаа бид нэр сэтгүүлч ямарч байсан. Ялгуу, таргуулгүй аваад явдаг. Эсвэл бидний үуч нь бол дурын хамгаалалтын албаныхан сэтгүүлчийн техник хэрэгслийг аваад шийддэг, зодчдаг тэмд байсан. Тэр болгон дор газар дээр нь очиж тэмцсээр байгаа. Тэр үзэгдэл бол их буурсан байсан шүү дээ. Тэгээ одоо бол хаяа нэг дуулдаж байгаа зүгээр. Нэг хэсэг бол өөр нь энэ ч болохгүй юм байна. Бас хамгаалдаг газартай юм байна гэдэг юу бол хүчтэй байсан. Ер нь яг сэтгүүлчтэй юм галтаа бол хамгийн их анхаарал тавьжсэн. Тэгэхээр энэ ажид маань мэдээж ингээд тэр чинь нэг эхэлч гэсэн за нэг ингэж хийж болдгийм байна гэд жишг тогтцсон юм бол тэгээд уламжлаа шүү дээ. Тийм. Үе үеийн сэтгүүлч нэгдсэн хөвлийн ерхийлэгчнээр уулзаж тийм цугларалт хийдэг. Гэхдээ одоо манай Монгол төрийн ерхийлэгчдэр нэг цугларалт болоод идэг шиг. Гэхдээ одоо нэг баяр хаяа нэг таарлах юм да гэхдээ тэрнээс яг тусгаалan ингэж уулзаад одоо бодлого шийдвэрээ тэр сонирхолтой л юм тий. Таны үед ямар бодлого байв? Одоо шинэ байхгүй дээ зүгээр яг. Бид нар бол миний үед бол нэг удаа, 2 удаа уулзчихсан. Уулзалт хийгээд тэн дээр санаа оноо гардгийн тэгтээ тэгээд тэр болгоно хэрэгжихгүй янз бүр үйлдэл зүгээр. Тэгтээ байгууллагын тэр одоо зөвхөн энэ салбар биш л дээ. Ер нь Монголын бүх салбарт бол нэг залгам чанар гэдэг юм байхгүй болчиход байна. Ой санамж байхгүй болчихж байгаа. Төрөвчийн үеийг ингээд шүрдэл тэр чигтэн орхоод шинээр ингээд яваад хата зэрэг урдлын түүхээ мэддэг. Урдлын түүхээ мэддэг байцдаг. Нэг юм байна. Нөгөө нэг юм нь бол за манай салбарыг би яриаг биш. Ер нь бол ингээд юу гэдгийг төрөвчийн үеийн нөхдүүд дараагийн нөхдүүд одоо ингээд аргагүй өрхөнд ажиллаа өгöd явахдаа тэр үеийнхээ мэдээллүүдийг өгдөг. Харилцаа холбоог нь одоо бүх юм тастаа ичдэг нэг юм байдаг. За манад болдог гэвэл зүгээр. Тэгэхээр энэ залгамж чанар ой санамж болвол тасралтгүй байх хэвээр үйл ажиллагаа залгамж чанартай байх хэвээр гэдэг. Энэ зарчмыг ерөөсөө бүх салбартаар мөрдмөр байгаа.
бидний үзэж байгаа, сонсож байгаа хэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа мянган сэтгүүлч мөн энэ салбарт сурж байгаа залуу болсон хүчин энэ салбар руу суралцахаар тэмүүлж байгаа ихтэй сургуулаа 10 жилийн төгсөөд ихтэй сургуульд суралцах байгаа сэтгүүлч мэргэжил сонгож байгаа хүмүүс сэтгүүлч мэргэжлийн сайхныг дурдаад хоёулаа энэ хөө пресс подкастын ярилцлага өндөрлөө. За Алин болон сэтгүүлч муухай гэж ярих уу? Сайн сайхан баяр хөтөлбөр зүйл энэ салбарч олон шүү дээ. Ер нь болоо шүү дээ. Яг үнэндээ манай энэ салбарын чинь за яг нэг цөөн хэдэн хүмүүс ингээд тод харагддаг. Сайн ч харагддаг, муу ч харагддаг. А цаана нь маш олон хүн яг сэтгэл зүрхээр чин үнэхээр ажилладаг явдаг. Дийлэнх нь байдаг юм шүү дээ. 6,000 хүн байна. Тэрнээс одоо олон нийтийн танд хэдүүлээ гэдээ бодохоор тийм үстэй. Тэр хүмүүс бол үнэнч хүмүүс байдаг. Маш үнэнч хүмүүс. Тийм учраас би ерөөсөө салбарын донд хайртай байдаг. Ягаад гэвэл цаг наргүй маш хүнд хэцүү ажил штэ. Хүмүүс бодохдоо ингээд хамтар суугаад ингээд хүн амттай уулзал гоё ажил гэж бодоод байгаа. Энэ чинь өөрөө эргээд эрүүл мэндийн талаас ч хүндээ хохиролтой цаг наргүй за хэрвээ яг хөдөлмөрийн хөдөө ясварах юм бол тэгээд энэ редакцид бол амархан дампуурахаар ийм хөдөлмөр онцлогтой. Нөгөө нэг юм бол сэтгүүлчд сайхан юм юу вэ нөгөө үнэхээр одоо тийм үнэн зөвийг гаргаж ирээд шудраг үннийг тогтоогоод тийм ээ. Эсвэл одоо юу гэдэг хүний одоо амьдрал тохиолдсон зовлон жаргалт нь нэмэр тусуулаад олон нийт нөлөөлөд тийм ээ. Ингээд хэн нэгэн туслаач байдаг юм уу? Аль нэгэн одоо тийм одоо юу вэ шүү дээ одоо нэг сумсуурч байдаг юм газрын толгомцсон асуудыг гэхэд ингээд асуудал хандаж явсаар байгаа шийдүүлчих юм бол энэ шиг сайхан байдаг. Тэгэхээр энэ гол нь тэр үр дүнд их тийм аз жаргалтай болгодог мэргэжил. Тийм тэгэхээр яг зүгээр мэдээж мэргэжил болгон сайхан мэргэжил болгон бас өөрийн гэсэн хүндрэлтэй. Тэгэхдээ манайх бол бас өөрийн онцлогтой хүндрэлгүй туулж гараад эцсийн үр дүн харах юм бол дандаа одоо зөвхөн нэг хүнд тусалж байгаа биш. Нийгэм тусалдаг тийм ээ. Зөвхөн нэг үеийнхэн тусалж байгаа биш. Бүх үеийнхэн тусалдаг хүрдэг. Тэгэхээр энэ тэр соён гэгэрүүлэх, танин мэдүүлэх тийм үү. Эсвэл одоо ямар нэгэн тийм нийгмийн онцгой чухал асуудлыг буруугаар явах гэж хатан зөв болгох энэ болгон чинь бол үр дүн нь төмөн хүн хүртдэг учраас чиний хэлсэн үг гэсэн өөрөө төмөн хүнд нэгэн зэрэг очдог учраас одоо маш хариуцлагатай. Тэр хариуцлагаа дагаад бас тийм үр дүн болвол тийм маш өндөр байдаг юм гайхамшигтай мэргэжил шүү дээ. Тэрнээс биш. Юу гэдгийг зүгээр нэг тийм өрөөндөө суугаад зөвхөн нэг өмнө нэг жижигхэн зорилго тавиад ингээд ажилтгүй. Тийм үндэсний хэмжээнд ажиллана, олон улсын хэмжээнд ажиллана, тийм ээ. Бүс нутгийн хэмжээнд ажиллана. Гэх мэтэр дандаа ерөнхийдөө тэр хүссэн ч хүсээгүй сэтгүүлчийн хөдөлмөр бол олон нийтийн хэрэгслийн төлөө, улс орны хэрэгслийн төлөө гэсэн том зорилготой байдаг тал их чухал байна. За маш баярлалаа танд. Таны тааштай ажилд ор бүтээлд өндөр амжилт хүсье. Үзэг сонсогчдод пресс подкаст чин дугаараа хүргэлээ. Өнөөдрийн дугаарт Монгол Улсын соёлын гаж зөвлөлтийн сэтгүүлч галерейд оролцлоо. Пресс подкаст мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүлчийн талаар ярилцъя. Пресс